тулгамдж байгаа тийм ээ. Одоогийн яг энэ цаг үед биднэрт нэг шаардлагатай бодлогын болоод реформын ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ гэдэг агуулга дээр өнөөдрөөс олон улсын хэлцүүлэг өрнөж байна. Тэгэхээр яг өнөөдрийн манай Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол тулгамдж байгаа асуудал хаана байна гэж үзэж байгаа вэ? За мөн одоо энд оролцож байгаа судлаачид те одоо мэрэгчлэтнүүд эрдэмтдийн хувьдаас юун дээр илүү их анхаарч байна гэж бодож байна? За сайн байцгаана уу. Өнөөдөр за та бүхэн мэдж байгаа юу нэ улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан хэд хэдэн ажлын хэсэг байгаа хуулийн. За тэрний нэг нь 98 дугаар тогтоолоор байгуулсан одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар хүртээмж, хариуцлагын тогтолцооны талаар ийм ажлын хэсэг бүрдээд ажиллаж байгаа. За энд эрүүл мэндийн салбарын гишүүд байгаа. За мэрэгжлийн одоо дэмжих багийн хүмүүс байгаа. Эрдэмтэн судлаачдын баг Монголын мөн олон улсын эрдэмтэн судлаачдын баг. За тэгээ төрийн болон төрийн бус байгууллагууд ихтэй сургуулиуд гэх мэтлэн нэлээд өргөн хүрээтэйгээр ийм ажлын хэсэг, дэмжих ажлын хэсэг, мэрэгжлийн баг байгуулагдаж ажилласан. За энэ ажлын хүрээнд бид нар ер нь хот хөдөө, орон нутаг, за анхан тусламжих, төрөлцсөн эмнэлгийх, нэгдсэн эмнэлгийх, за тэгээд ер нь бүсийн эмнэлгүүд гэх мэтлэн маш олон эрүүл мэндийн байгууллага, газрууд хүмүүс удирдлагатай уулзаж ажиллаж бас ярьсан. Нөхцөл байдалтай танилцсан. Мөн иргэд одоо яг эмнэлэгт одоо хөвтөж байгаа, үйлчлүүлж байгаа, үзүүлж харуулж байгаа, шинжилгээ өгж байгаа, эсвэл эмнэлгээс дөрж гараад удаагүй, эсвэл эрүүл боловч ямар нэгэн байдлаар эрүүл мэнд ч одоо хүн болгонд хамааралтай асуудал учраас эдгээр бас нэлээд одоо өргөн дэлгэрэнгүй одоо 1000 гаруй хүнээс жишээлбэл мэдээлэл асуулга хийж ийм судалгаа хийж боловсруулсан. За энэ үр дүн дээрээ бид нар юм олон улсын баг одоо эрүүл мэнд чи өөрөө ингэж тусгай нэг бие даасан салбар шинжилгээ одоо эрүүл мэнд гэдэг маань өөрөө юм салбарын шинжилгээ ухаан. За тэр тусмаа юм тотлохоонд суурилсан тийм мэдээлэлтэр заавал бодлогоо боловсруулж мэдээлэл гаргаж авах хэрэгтэй учраас энэ утгаараа олон улсын одоо байгууллага буюу Эстон, Казахстан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нэгдсэн улс, Солонгос гэх мэтийн олон улсын одоо мэрэгчлэлтэн судлаач, эрүүл мэндийн систем буюу тогтолцооны судлаачид эмнэлэг тусламж үйлчилгээгийн том бүтэн зургаар нь хардаг байгууллагууд за тэгээ нийтийн эрүүл мэндийн хамралтанд хамаарах ёстой партнершип эдгээр хүмүүс гэх мэтлэн хүмүүсийг авчран одоо нэлээд юм том хилцүүлэг хийж чинь тэгээд их баяртай байна энэ хийж байгаа. Судалгаа сая эхний ээлжийн судалгааг бас танилцсан та. Тийм дотроос одоо бас яг ингээд хамгийн хаар татж байгаа зүйл нь өрхийн эмч нарт иргэдийн итгэх итгэл маш бага. Тиймээсээ үүдэл шууд дараагийн шатлалын эмч рүү ингээд шууд очиж үйлчлүүлэх тохиолдол маш их байна гэдэг чинь. Тэнгүүд өнөөдөр яг ингээд өрхийн эмнэлэг дээр ингээд очиж харахгүй дандаа жоохон хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол эхний нэг 5 жилийн өрхийн эмнэлэг дээр давтчихчаа тэрнээсээ цаашлна гэдэг чинь. Тэнгүүд бид өрхийн эмнэлэг ингээд чадваржуулахгүй болохоор иргэд чинь ер нь итгэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь таадбаа нэг ямар болох зохицуултыг авч ажиллахгүй дандаа ингээд залуу хүмүүс ингээд дамжин өнгөрөх нэг тийм баазын болоод ингээд байлгаад байна. Тэг яг жижигхэн залруулга хийчээ. Яг өрхийн эрүүл мэндэд итгэл байхгүй гэж хариулахаас илүүтэйгээр бид нар одоо яг эрүүл мэндийн чанар гэж юу юм, хүртээмж гэж юу юм, хариуцлага гэдэг нь юу юм, одоо энэ санхүүгийн одоо эрсдэл нөлөөлөхгүй яаж байх юм гэдэг талаар нийт иргэдээс асуусан. Тэр нь одоо зөвхөн өрх гэхээсээ илүү нийт эрүүл мэндийн байгууллага, нийт юм тогтолцооны хүрээнд тасралтгүй энэ одоо үйл ажиллагааг иргэдээ хүнээ тойрсон байдлаар хийж чадж гин үгүй юу гэдэг дээр судалгаа нь гарсан. Тэрэн дээр юу гарч ирэхээр ер нь их хүлээлттэй байна, чирэгдэлтэй байна, олон удаа явуулж байна. Одоо жишээлбэл өрхийн эмнэлэг дээр очингууд чинь тэнд чинь уулын гейт кипинг гэж нэг систем тийм зарчим байдаг л та. Юу гэсэн үг гэхээр зөвхөн л авалгаа шатлалт бол шаардлагатай хүмүүсээ л явуулна. Өрхийн эмнэлэг болохоор чинь тэнд одоо яах аргагүй юм архаг өвчтэй удаан хугацаагаар одоо юу гэдэг хяналтанд байх ёстой жирэмсний хяналт эсвэл вакцинжуулттай эсвэл нөгөө группт байдаг хүмүүс ч юм ингээд гэрээр нь ойрхон очих одоос энэ 20 минутын хот гэдэг ийм юуны загвар концепттэй хооронд ч гэсэн энтэх төстэй юмуд байгаа байхгүй. Тэр байдлаараа үйл ажиллагаагаа яаж явуулах вэ? Тэгэхгүй бол энийг ингээ алгасаад нийт судалгаагаар харж байхад өрхийн эрүүл мэндэд нэг 40% боловч хамгийн их очиж байгаа газар 60% дээрээ нэгдсэн эмнэлгүүд дээр шууд очиод байгаа. Яагаад тэгэхээр тэнд том MRI ч юм уу том шинжилгээ бичиж өгч юм те эсвэл том одоо тоног төхөөрөмж шаардсан үйл ажиллагааны юм бичиж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр чи өрхийн эмнэлэг дээр очиж дахид цаг алдчихахаар энийг алгах
алгасаад шууд эднийг хийдэг газар нь очиж байгаад нэг талаас нь эмч эмнэлгийнхэнд чирэгдэл ачаалал нэг газараа үүсгээд нөгөө талдаа бас ингээд шаардлагагүй онцлогоо эмчилгээ тодог төхөөрөмж баахан мөнгө төгрөг зарцуулж хаа сайгүй адилхан баахан юм авч тавих одоо тийм механик тийм ачаалал үүсгэж байгаа байхгүй. Эднийг одоо энэ гейткипинг гэдэг үнэхээр системээр нь ажиллах. Зөвхөн яг одоо олон улсын шинжлэх ухаанд суурилгацсан мэдээлэл юу юм бэ гэхээр нийт эрүүл мэндийг хамралтыг буюу Universal Health Coverage нэрлэдэг UHC те 2022 онд энийг бол хамгийн сүүлчийн шинэлэг загвараар гаргаж ирсэн. Энийг хийхэд бол яхахгүй өрхийн эмнэлгээ чадахжуулах хэрэгтэй, өөрөж асууснаар сайжруулах хэрэгтэй, дамжин өнгөрөх байж болохгүй. Ялангуяа одоо эмнэлгийнхэн байгууллагад очиж уулзахаар зэрэг энэ асуудлыг байнга гардаг байхгүй. Дөнгөж сая төгссөн хүүхдүүд ялангуяа одоо тийм сургууль ингээд сургуулиудыг нэрлэж байгаа. За би энд одоо нэрлэхгүйгээр яриа. Төгсөд ирсэн хүмүүс яг эмчийнхаа ажлыг хийж чадахгүй, нөхөн үзэж чадахгүй, шилжилж чадахгүй байна. Ажилд гологдож байна. Тэгэхээр ингээд ажлын хүч одоо юу гэдэг хүн хэрэгтэй байна, хүчтэй энэ дутагдж байна тий. Энэ бол бид нар яахаарахгүй энэ одоо өрхийн эмнэлэг гэдгийг бас бид тэдийнч буруу байгаа. Одоо юу гэсэн үг гэхээр миний бодлоор одоо ингээд чанар гээл тэнгүүд хуулаа эмнэлэг тусламжийн хуулаа харахад чанар гэж ямар ойлголт юм бэ гэдэг ойлголтыг эхнээс ерөөс огт тусгаагүй байсан байхгүй. Чанар гэсэн ойлголт хуулиндаа байхгүй байгаа юм бол яаж чанараа сайжруулах вэ? Яаж хүртээмжийн дэвшлүүлэх вэ? Яаж аюулгүй хариуцлага тогтолцоог бий болгох вэ? Тэрийг яаж үнэлдүүлэх вэ? Тэрийг одоо дүгндэг одоо нөө шалгуур үзүүлэлт буюу key performance assessment энэ төрөй яаж хийх гэдэг асуудал тэр саягдчиха. 3 дугаарт модель нэг тодорхой ш. Хувийн болцсон ч юм шиг. Улсаа хар яваад байгаа ч юм шиг. Улсын эмнэлэг тоног төхөөрөмж байгаад байдаг. Тэгсэн мөртлөө хувьтай яачаад байдаг. Уул нь чинь санхүүжилтийн нэг хүнийг 60 мянгаад өгцөн тий санхүүжилт харьцангуй дэвшлээд. Тэгэхээр загвар модельээ ч гэсэн янзалж ер нь том зургаараа тогтолцооныхын хувьд нь харж ээж нийт ийм одоо яг иргэнэ төвсөн хүн төвтэй чанартай аюулгүй санхүүгийн аюул дарамтгүй энэ тогтолцоог бий болгохын одоо анхны буюу энэ хэлбэр нь өнөөдөр ингэж хийгдэж явж байгаа гэж ярих зүг баг. Эртэлрүүлэг явж байгаа тийм ээ. Гэхдээ энэ дээр одоо бас иргэд бас үрдэм харьцангуйас муу байна гэж үзээд байна. Яг нь эртэлрүүлээд онцлоод болж байна. Эмчилгээний шатанд одоо маш их хавтартай хүмүүс илэрж байна ч гэдэг юм уу те. Гэтэл бид нэр иргэд нөгөө эмчлэхийн систем нь өөрөө болж өгөхгүй байна. Төсөв санхүүгүй байна. Тоног төхөөрөмж хүний нөөц байна гэдэг асуудлыг дандаа одоо энэ эмнэлгүүд тавьдаг гэдэг юм зүйлийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр эртэлрүүлэхийн энэ систем нь өөрөө яаж одоо тийм ээ чанартай бас хүртээмжтэй байх хэрэгтэй юм бэ гэдэг. Яг нь эртэлрүүлэлтээр би юм хоёр юм ярмаар байгаа. Яг нь энийг би юу яамныхантай ярьж ирсэн нийгмийн бодлогын байнгын хорон дээр ч энэ дээр ярьдаг. Хоёр юм байгаа. Нэг нь болохоор чи ерөөсөө эрүүл одоо хүмүүсээ нийт Монгол хүмүүс чинь 3.5 сая хүнтэй тийм үү. Тэрний талаас илүү нь баг Улаанбаатартай амьдарч байна. Тэгэхээр нийт одоо эрүүл мэндийн нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ? Өвчлөлийн бодит нөхцөл байдлынх нь ямар байгаа юм бэ? Disease status гэж ярьдаг. Тэр нь ямар байх юм бэ гэдгийг хүн болгоны нэг ингээд бүгдийг эртэлрүүлэх гэхээс илүү одоо скрининг гэдэг юм да. Тэгээ тийм юмд оруулаад за ингээд нэг өвчлөлийн гол нөхцөл байдал нь юу вэ? Тэр нь бүлэгтэй ямар байгаа юм те? Настан буураад ямар байгаа, залуу хүүхдүүдэд нь ягаа. За гол нас баралтанд үүж байгаа шалтгаан нь юу юм те? Эднэрийг ийм нэг бодит мэдээл дататай болчих гэж эхлүүлсэн нэг тийм систем байна. Тэрийг бол одоо эртэлрүүлэг нэг гэж нэрлэдэг байгаа. Дараагийн бас адилхан эртэлрүүлэг гэж нэрлэлчээд байгаа боловч эртэлрүүлэг 2 гэж нэрлэж байгаа нь илүү одоо тийм юу өвчл рүү бүлэг рүү чиглүүлсэн юм болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өмнөх нь болохоор одоо маш их мөнгө зарцуулаад харьцангуй өвчлөлийн илрэл бага байна гэдэг одоо шүүмжийг аль хоор засч амслах гэж явж байгаа хэлбэр. Гэхдээ нэгэнд мөнгө төгрөг те одоо тэг хүмүүс нөөц эмч эмнэлгийн юу яагаад 50% нь бүрдүүлсэн юм чи би бол эртэлрүүлэг нэгээд дуусгаад бүх өвчлөлийнхаа disease статусын дататай бодит мэдээлэлтэй болчих нь зөв. Тэр нь одоо мэдээлэлтэй бүр ингээд одоо датабейсээ үүсгээд энэ өвчлөлөө ингээд монитор хийх одоо анхны тийм юутай болчих жоох суур мэдээлэл инхэн зөв гэсэн юм зарчмын байр суурьтай. Нэгдүгээр хоёр дахь хувьд бол яг хөө илүү ийм бүлэг рүү чиглэсэн гэдэг нь юу гэдэг одоо юу гэдэг хорт хавдар буюу те илгэний хавдрын өвчлөлт хамгийн өртөмтгий бүлгүүд нь юу байна? Бүдүүн гиснийх ямар байна? Хөхнийх нь жишээл хавдар ямар байна те? Гих мэтлэн одоо тодорхой бүлэг эрсдэлт бүлэгт илүү хандаж юу гэсэн үг вэ гэхээр арай цөөн хүмүүсийг эрсдэлтэйг нь авч үзэхээр одоо илүү одоо датаг одоо хурдан буюу шуурхай авах боломжтой. Гэвч энэ дээр бас л биш хөвчлөлтэй юм байгаа. Юу гэхээр нөгөө няра хүмүүсийн скрининг гэдэг ч юм уу эсвэл ингээд маш олон төрлийн скрининг эсвэл одоо нөгөө нэг юу үеийч гэдэг юм ингээд олон юмнууд орж иж байгаа. За тэгээд сургууль дээр суурилсан те шүд гэж орж ирж, зүрх гэж орж, нүд гэж орж ирж. За ингэж орж ирэнгүүтээ би миний санаа зовж байгаа нэгдүгээр давхарцсан санхүүжилт явах тухай. Хоёрдугаарт энэ давхарцсан санхүүжилтээс гадна одоо тэртээ дөрвгүй асуудал нь ямар байгааг анхдагч байдлаар мэдсэн бол энэ
энэ дээр шууд шинжилгээ ухааны үндэслэлтэй интервеншн гарах боломж нь байгаа юм чинь энийгээ хийгээд урьдчилан сэргийлтээ хийгээд явахгүй бол дахин энэ скрининг явуулж баахан мөнгө зарцуулж маш үнэтэй тест, маш үнэтэй одоо скрининг хийгээд явах үр дүн юу юм бэ? Жишээлбэл одоо шүдний цонхолтоор те 80% байна гэж тэгж байна. Хүнсний баяжуулалтын хууль батлагдсан байх та хуулийнхаа хэрэгжүүлэлтийг хийлтэй. Хүнсний баяжуулалт дээр буюу нэмэлт одоо энэ чинь юунууд дээр одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй гаргацсан ямар интервенц авах нь ойлгомжтой авах. Тэрийг шууд хийгээд явхад энийг бууруулах бүрэн боломжтой байхгүй. Тэрнээс биш асуудал байна. Дахиад скрининг хийгээд яваад байх. Тийм үр бүтээлгүй үр ашиггүй санхүүжилт явах хэрэггүй л гэж бодсон юм. Ажлын хүрээнд одоо шилжил эмийн чанарын асуудлыг ерөнтэй хэр анхаарч байгаа бай. За өнгөрсөн парламентод бас тодорхой нэр бүхий гишүүд ажлаас байгуулад энэ сонсгол хүртэл зохион байгуулсан. Маш олон асуудлууд гарч ирсэн. За өнөөдрийн хүртэл энэ дээр шийдэгдэх зүйл байдаггүй. Тэгэхээр энэ удаад ер нь эрүүл мэндийн салбар тэр дундаа эмчилгээ үйлчилгээнд дээр эмийн чанарын асуудлыг яаж анхаарах ёстой? Яг хөө манай ажлын хэсэг бол эм хүнсний асуудал бол Чимбүрэн гишүүний ажлын хэсэг гараад ахлаад ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар тийшээгаа бол яг нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар гэж ярихаар чинь яхахгүй эм яригадаад байдаг учраас эм рүү орж байгаа. Тэгэхдээ тийм том зургаараа илүү одоо юу гэдэг илүү тийм бүтэн зургаар нь концепцээр нь бол одоо Чимбүрэн гишүүний ахалж байгаа тэр ажлын хэсэг орно. Би тэр ажлын хэсэгт зүгээр бүрэлдэхүүнд нь бол байгаа. Эмэн дээр бидний хит хитээ ярих хэрэгтэй юмнууд байгаа. Нэгдүгээр за эм чинь ингээд чанартай байх хэрэгтэй гэдэг. За чанартай байхын тулд манай Монгол лаборатори нь байхгүй нөгөө тэр сонсголоор гарч ирсэн шүү дээ. Лабораторийн нөхцөл байдал ийм өрөвдвэр, хүний нөөц нь ийм байна. Байгаад энийгээ ингээд нөхөж чадахгүй нэ тэр гэсэн асуудлууд. Тэгэхээр бид нар ингээд бүгдийг нь өөрсдөө тэртээ том лаборатори гаргаад шинжилгээд үзээд нэгнгүй үзэхгүй бол олон улсын фармакопеи гэсэн нэг ойлголт байдаг байхгүй. Эмийн чанар дээр тогтдог. Тэр нь юу гэхээр чинь эм чинь ямар чанартай байхсан, гадлаасаа ямар доторх бүрэлдэхүүн жижиг хэсгүүд нь ямар цаг хугацааны үед одоо нэг жинхэнэ биологийн хүчтэй потенциалтай тэр юунууд нь хэсгүүд нь яг байна уу байхгүй юу те эдгээр бүгдийн үздэг тийм том монограф буюу юм ном гэх юм уу да байдаг байхгүй юу фармакопеийн тэрийг дандаа юм дэлхийн хүчтэй чадaltaй өөрийн гэсэн лабораторид судалгаа шинжилгээ эмнэлзэн туршилт судалгаануудыг хэд дараалал нь хийдэг хатуу зохицуулттай донор улс орнууд хийгдэг тэр улсын фармакопеийг дэлхийн улс орн бусд авч хэрэглэдэг яг тэр шиг бид нар бас энэ системд нэгдүгээр шилжих хэрэгтэй хоёрдугаар зайлшгүй шаардлагатай бид нар хэрэглэдэг эмүүдийн жагсаалт гэж юм байна. Тэрийг хэдэн тодорхой бүлэг хүмүүс сууж хийхээсээ илүүтэй формулярыг гэдэг яг энэ жагсаалтыг бас олон улсын төвчнийхийг аваад хэрэглээд хамгийн гол нь энд засаглалт дээр анхаарал нэг гараараа худалдаа аваад тэгээд нөгөө гараар хяналтаа тавихгүй энэ асуудал зэрэг салангад засаглалт хуваалт худалдаа авалт хийж байгаа нь хяналтаа ихгүй хяналт хийж байгаа нь худалдаа авалтаа их ингэж бие биенээ хянсан том одоо юм тэгтээ олон улсын тийм модель байгаа тэргүүрээ зайлшгүй явах хэрэгтэй л гэж одоо нэг сүүл яриад байгаа шүү дээ хатуу зохицуулалттай улс орнуудаас энэ худалдаж авч яана гэдэг чинь өөрөө тэр чинь чанартай юм Монгол орж иж байгаа гэдэг нь ойлгохгүй юм зү. Тий яг их амарчилж ойлгуул тийм мөн тий. Гэхдээ яг Монгол улс бас өөрийн гэсэн онцлогтой улс тий одоо нөгөө нэг ардын эмнэлэг гэж байна өөс ногоо тий бас хүн ам зүйн онцлог гэл тий эдгээр дээр мэдээж Монгол улсын өөрийн гэсэн фармакопейтэй болохыг хүсэж байгаа мод бодож байгаа хий гэж хүсэж байгааг бол би ойлгож байгаа. Зөвхөн энийхээ маш уус суурьтай эхнээс нь маш одоо юу гэдэг санхүүжилтэд төлөвлөд олон жилээр ингэж дамсан байдлаар үе шаталтаар хөгжүүлэх зайлшгүй шаардлага. Тэрнээс зүгээр нэг газрын нэрийг авал жишээл FDA гэдэг нэрийг авал энэ нэмийн асуудал дуусчихна. Хүнсний аюулгүй асуудал дуусчихна гэсэн. Нэг байгууллага байгуулаад нэг байшин барайл нэрлэл тэрийгэ болчих юм биш аахгүй. Энд чи хүний нөөц, дэд бүтэц, саяын нэрлсэнтэй санхүүжилттэй үе шаттайгаар хийх ёстой ажил. Энийгээ хийх гэж байгаа бол одооноос эхлээд одоо төсөв болгон дээр суулгаад том зорилгоо нэм, дунд зорилгоо нэм тэрэнд очихын тулд ингэн гэдэг одоо энэ бейслайн мэдээлэл айгуус авцсан баг хэрэгтэй. Одоо төсвийн тодорхойлолт хийчихсэн шүү дээ.